Загвар орчин шинжилгээний газрын мэдээллээр ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдсон зөвлөлтэй. Говийн аймагуудын нутгийн өмнөд хэсгээр зас орж засан шуурна. Бусад нутгаараа зас орохгүй. Салхи ихэнх нутгаараа баруун хойно секундэд 5-аас 10 м, говь талын нутгаараа секундэд 13-аас 15 м хүрч шир үснэ. Дарагтын хотгороор хасах 29-оос хасах 34 хэм, хангаа хөвсгөл хинтийн уулархаг нутаг, завхан заг байдар голын их, идэр дис зэг үүр, орхон сэлэнг, хараа өрөө, туул тэрэлж, хэрлэн онон уулз, халх голын өндөгөөр хасах 21-с хасах 26 хэм. Алтайн өвөр говоор хасах 5-аас хасах 10 хэм. Алтайн уулархаг нутаг их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр хасах 10-аас хасах 15 хэм. Бусад нутгаар хасах 16-аас хасах 21 хэмийн хүйтэн байна. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч говь талын нутгаар салхи шуургатай байхыг Загвар орчин шинжилгээний газраас анхааруулж байна. Улаанбаатар хот орчмоор Багвтар үлдээ зас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-аас 10 м, хүйтний эрч чангарч хасах 21-с хасах 23 хэмийн хүйтэн байна. Багнуур орчмоор цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-аас 11 м, хүйтний эрч чангарч хасах 24-өөс хасах 26 хэмийн хүйтэн байна. Тэрэлж орчмоор Багвтар үлдээ зас орохгүй, салхи баруун хойноос секундэд 4-9 м, хүйтний эрч чангарч хасах 24-өөс хасах 26 хэмийн хүйтэн байна.